Япон бол манай дэлхийн хамгийн сонирхол татам улс гүрнүүдийн нэг. Технологийн хөгжил, түүхэн уламжлал, амьдралын хэм маяг гээд олон зүйлээрээ гайхагддаг. 2020 оны зуны Олимпийн наадам Японы нийслэл Токио хотод болно. Үсрэмгийн хөгжилтэй энэ улсад ажиллаж, амьдрах хүсэлтэд иргэдэж манайд цөөнгүй. Хоёр орны харилцааг салбарын хэмжээнд өргөжүүлэн тэлж, өөрийн орны залуусаа Япон улсад сурч боловсруулахад нь тус нэмэр болж, ажлын байраар хангах үйл ажиллагааг олон жил чанартай, итгэл алдалгүй гүйцэтгэж яваа. Ирээдүйн гарц холбоо нийгэмд үйлчилдэг төрийн бас байгууллагыг үзэгч танд танилцуулж байна. Ирээдүйн гарц холбоо төрийн бас байгууллага бол ер нь 2003 оноос хойш үйл ажиллагаа явж байгаа. Анхандаа бол бид нар бол нийгмийн сайн сайхны төлөөгөөр энэ байгууллагыг байгуулад явсан. За манай сургалтын төв бол 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гадаадад бакалавр, доктор, магистрт суралцахад зориулагдсан хэлний бэлтгэл 4 сарын хугацааны Японы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт. За мөн дадлагжигч болон хөдөлмөрийн гэрээгээр Япон улсад ажиллах гэж байгаа залуучд зориулсан энэ 5 төвшний Японы хэлний сургалтууд явуулж ирсэн байгаа. За өнөөдрийн байдлаар бол дөнгөж саяхан одоо Японоос ирсэн манай багш байж байна. Энэ хүн маань бол бас тийм одоо манай хүүхдүүдэд ярианы хичээл орохоор ирсэн байж байгаа. Бидний бас нэг онцлог нь болохоор хөдөлмөрийн биерж ажилуулдаг. Японд явахаар хүлээдэж байгаа хүүхдүүдэд бас цагийн ажил зуушилдаг байгаа. За мөн Японд ажиллаад ирсэн хүмүүсийг тохирох ажлын байранд нь бас зуушилдаг. Японд явах гэж байгаа. Тийм учраас Япон хэлээ сурж байгаа. Тийм болохоор би тийм ээлжийн ажил надад хийх хэрэг болсон л доо. Ажлаа хингээ, хичээлээ. Тийм учраас би одоогийн байдлаар Embassy Residency reception ажил зуршуулсан байгаа. 15 оны 11 сараас хойш өнөөдрийн одоо 11 сар хүртэл одоо бараг 30 гаруй залуучууд Японд одоо ажиллаж амьдарч байна. Дээрээс нь сургуулаарч гэсэн одоо явсан бас нэлээд хүүхдүүд байж байна. Хөдөлмөрийн гэрээгээр явж байгаа манай 3 залуугийн тезэн одоо би авчаад ингэ өгөх гэж байна. Төр төшиг. За мэдээж энэ тезэн өглөө энэ бол 3 жилийн хугацаанд Монголд эргэж ирэхгүйгээр ажиллах нь байна. Тэгэхээр сайн ажиллаарай гэж хүсье. Мэдээж би гаргаж өгнө. 4 сард Японд уулзцгаая. Ажилтны орлоготой Монгол залуусыг олон болгох зорилготой ирээдүйн гарц холбоог үүсгэн байгуулсан энэ бүсгүйг Лувсан Чүлтмийн намсрайжав гэдэг. Хүн хөдөлмөрлөж байж сайхан амьдрна. Иймээс ажил хийх хүсэлтэй хүн бүрийг ажил зуучилдаг байх нь зөв юм байна гэж бодон анх хөдөлмөрийн бирж байгуулсан нь өдгөө өргөжин тэлж өнөөдөр наран улсад хүртэл монголчуудаа ажилд зуучилж байна. Бидний бас нэг онцлог нь болохоор хөдөлмөрийн биерж ажилуулдаг. Энэ дотоод гадаадын зуучлалуудаа хийж байгаа. Дотоодын зуучлал дээр бид нар яадаг вэ гэхээр мэдээж одоо ажилд орохыг хүсэж байгаа залуучууд маань хүмүүс орж ирээд энэ самбаруудтай бас ингэ танилцаад явчих боломж өндөртэй. Бид нар яагаад гадаад руу ажиллаж бас болохгүй гэж боддог. Гэхдээ ер нь харж байхад энэ хөгжиж байгаа орнууд, хөгжсөн орнуудын туршлагыг харахад бол ихэнх газрууд бол ерөнхийдөө хэцүү байх үедээ жишээлбэл Хятад байна, Солонгосууд байна. Тэр одоо 70-аад оны үед, 50-аад оны үед бол тэд нар гадаад руу ажиллаж илгээж исэн. Яг тэрүүгээр одоо хүмүүсийг одоо амьдралыг өөрчилж исэн юм сайхан болон юунууд байт юм байлээ. Туршлагууд байт юм байна. За ер нь манайх ажилтгүй иргэдийг ажлын байранд өндөл бүргөө зуушилдаг. За тэгээ манайд өдөрт хандж байгаа хандлт гэх юм бол ажилтгүй иргэд бол 10-аас 20 хүний хандлттай. За ажлын байрны захиалгын хувьд бол бид нэр 7 хоногт 50-аас 70 ажлын байрны захиалга ирдэг байгаа. Дээр нь манай биржийн хүмүүс нь бол дандаа мэрэгсэн хүмүүс ажилдаг. Тэгээ энэ залуучууд маань бүгдөө одоо ажилд орох гэж байгаа хүмүүс одоо нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлээд дээрэс нь ганцаарчлсан зөвлөгөө өгдөг. Зөвлөгөөнөөр яг хүмүүс нөгөө ажлын байранд очиход ямар алдаанууд гаргадаг вэ гэдгийг зөвлөгөөгөөрөө бид нар өгчдөг. Та одоо ямар нэг ажлын байран дээр очиход нөгөө юу чинь анкет хамгийн нэгдүгээр анкет маш зөв бүгэлсэн. За тэгээд жишээлбэл энэ дээр одоо ингээд хөдөлмөр эрхлэлтийн байдлыг та ингээд дутуур гэсэн байна шүү дээ тий. Дээрээс нь өөрийнхөө ажлын одоо нөгөө давуу тал, сул тал бас
эднэрийгээ маш зөв бүглэх хэрэгтэй. За дээрэс нь анкетыг хизээч ингэж хоосоо хоцроох юм бол нөгөө дараагийн нөгөө ажлын байран дээр хүний нөөц чинь энийг чи бас харахад тий өө энэ чи ажилласан туршлага нь маш муу юм байна. За дээрэс нь анкет ингэж дутуу бүгэлсэн байна гэдэг байхгүй. Ажил хайж байгаа хүмүүс маань болохоор зүгээр биднэрт зүгээр л хандах хэрэгтэй. Японд явахаар хүлээдэж байгаа хүүхдүүдэд бас цагийн ажил зуушлдаг байгаа. Японоор явах гэж байгаа. Тийм учраас боо хэлээ сурж байгаа. Тийм болохоор нэг тийм ээлжийн ажил надад хийх хэрэг болсон л доо. Ажлаа хингээ, хичээлээ. Тийм учраас би одоогийн байдлаар Embassy Residency reception ажил зуршуулсан байгаа. Японд явж байгаа, зуршлагдаад ажилд явж байгаа залуучуудыг бас бүртгэлтэй авна. Явцын дундаа бид нар бас ирэх болохоор нь Японд очиж зуршлаа хийж эрэхт нь Монголд одоо ажил зурчиж өгнө гэдэг утгаараа бас давуу талтай явсан хүүхдүүдэд буцаад эрэхт нь Монголд нь ажил зурчиж өгнө гэдэг утгаараа дээр нь бас одоо эрэгтэй сургуулиудтай холбоо тогтоосон. Тэгээд тэд нар маань бас Монгол одоо оюутнуудыг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэр утгаараа бид нар бас мөн адилхан Японд Монголдо бас ингээд зөвшөөрлийг аваад яг л одоо хуулийн дагуугаар тэр эрхийг аваад ингээд хүүхдүүдэд зуучиж эхэлж байна л да. — 2015 онд ирээдүйн гарц холбоо төрийн бас байгууллага хөдөлмөрийн яамтай хамтран Япон улсад ажиллах хүч гаргах тухай гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар тус байгууллагаар дамжин 30 гаруй залуучууд Япон улсад ажиллаж амьдарч байна. За ер нь бол бидээж тусгай зөвшөөрөл гэж авч ээж тэгжээж энэ ажлыг явуулах хэрэгтэй. Мэдээж төр зас захиргааны байгууллагаас бид нар дэмжлэг авахгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө хоёр орны хоорондын асуудал учраас бид нар энэ тусгай зөвшөөрөл буюу энэ гадаадад хөдөлмөр эрхлэх зуучлах энэ тусгай зөвшөөрлийг авдаг. Энийг болохоор жил болгон сунгаж авдаг байна. Тэгээ ингээд жил болгон аавна гэдэг бол миний хувьд бол жоохон чамлалттай байдیں۔ Үнэхээр одоо Япон талтай гэрээтэй байгаа гэрээ хийж үгүй юу гэдгийг энэ үндэслээд ерөнхийдөө тодорхой хугацаагаар бас хичнээн хүүхдэд явуулж ийн үү гэдгээс шалтгаалаад бас тодорхой хугацаагаар өгж ивэл биднэрт бас их нэмэр болж байгаа. Дээрэс нь бид нар одоо ил тод байж байгаа явсан хүүхдүүдийн одоо газар буюу те оцсон газрууд нь бол ингэ тодорхой 15 оны 11 сараас хойш явсан хүүхдүүд маань одоо энэ дэр ингээд заацсан байж байна. Тэгээ Японы яг аль хотод байж байгаа юм те ямар хүмүүс хамт ажиллаж байгаа гэж байгаа. Жишээлбэл энэ бол ингээ оёдлоор явсан энэ залуучууд эмэгтэйчүүд байж байна те. Эдгээр маань бол оёлын чиглэлээр гэхдээ 4 газар одоо нөгөө хойрлогдоод очсон залуучууд байж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ дээр ингээ зааснараа одоо илүү одоо орж ирсэн хүмүүст үйлчлэх нь. Тэгээ за эднийх чинь энэ явж байгаа юм байна, ил тод юм байна те. Явсан хүүхдүүд маань энэ байна гэдэг юмыг мэдээлхийг бол аягүй хичээж байгаа. За энэ гэрээг одоо хийхин тулд бид нар яадаг вэ гэхээр эхлээд биднэрт бол одоо хамтарч ажиллаж байгаа тийм Японд одоо ажиллах тийм одоо нийгэмлэг байх хэвээр. Тэр нийгэмлэгтээ бид нар хамтын ажиллагааны гэрээ хийснээрээ яадаг вэ гэхээр тэр нийгэмлэг маань бусад одоо гадаад ажилчид Монгол ажилчдыг авах ийм компаниудтай холбож өгдөг. За тэгээд тэр компаниа биднэрт тайлбарладаг. Эргээгээд бид нар энд суралцж байгаа хүүхдүүдээс саналыг авна. Ингээд одоо боломж байх юм бол хүүхдүүдэд одоо холбож өгдөг. Тэгээд одоо тэр яг ном журмынхын дагуугаар хийгдэнэ. Жишээлбэл Японтой одоо гэрээ хийхэд бол маш хариуцлага өндөртэй байдаг. Жишээлбэл энэ гэрээг бид нарт маш олон хэлбэрээр хийнэ. За энэ бол одоо Японд очсон хүүхдүүдийн нийгмийн даатгалаас авахуулаад даатгах. Тэгээд бүр цаашлах юм бол амь даатгалын хэдэн төгрөгөөр үнэлэх үү. Тэгээ энэ чинь бол одоо бүхэл бүтэн хүн явж байгаа учраас маш том хариуцлага үйж идэг. Тэгээ энэ дээр бол бид нар одоо хамтын ажиллагааны гэрээг одоо маш өндөр хийн. Дээрээс нь одоо энэ амь даатгал одоо ямар нэгэн байдлаар гэмтэх барих ийм асуудал дээр одоо тэр компани яаж харж үзэх үү гэдэг ийм гэрээнүүдийг хийжээж одоо энэ хоёр талын энэ гэрээг маш сайн хийжээж энэ ажил өргөшөө явна. Тэрнээс бол хин дуртай газартай бид нар гэрээ хийгээл танах ажил авах уу тэгвэл явуулчих гэдэг юм бол хийж болохгүй. Японч бол ерөнхийдөө бас нэг эрсдэлтэй орн гэдэг шүү дээ тий. Байнгын газар хөдлөлт илүү явж идэг. Дээрээс нь нөгөө цунами болж идэг учраас бид нар энэ гадаад ажилчдыг бол ер нь японочдод өөрсдөө ч хэлдэг. Аль болох аюул багтаа газар нь илүү ажилчдыг бол авдаг. Энэгээр аяга онцлогтой. Тэгээ ер нь бол манай залуучууд бол ихэнхдээ Токиог тойрсон хавар байгаа. Авдахгүй бол махны чиглэлийн хүүхдүүд бол Хоккайдо руу явна. Ийшээгээ явж ажиллах гэсэн ийм сонлооттой байгаа. Мэдээж энэ залуучууд маань 3 жил гарan цаашлаад одоо 5 жил гаруй ажиллах болж штэ. Одоо шинэ хууль бол бас батлаглаа. За энэ дээр болох юм бол энэ залуучууд маань ирээдүйдээ ихтгэлтэй
Одоо энэ залуу улсууд чинь гэр орноо өөдөн татах тийм ээ. Хань ижлээ өөдөн татах одоо юу гэдгийг ардаа одоо баталгаатай болох эх орондоо одоо хийх ирэмзэлтэй улсууд болно л гэж би бол яг хүсэж мөрөөдөж байгаа л да. Амьдрах орчин бол тэр тухайн газрын одоо үйлдвэр буюу албан газар, аж ахуй нэгж байгууллагууд нь ажил олгогч байгууллага нь өөрөө байраар хангаж өгдөг. Мэдээж байрны мөнгө гэж бол өгнө, цалингаа асуусуудгаа явуулна. Ер нь бол тэр хүнд амьдрах, ажиллах боломжоор нь бол нээж өгдөг. Интернет одоо холбоо шүлжээж байдаг юм уу? Ар гэртэй нь холбоох, барих тэр бүх юм дээр ямар нэгэн саад байдгүй. Мэдээж тэр хүний талаар бол манай байгууллагатай шууд холбоотой. Ямар нэгэн асуудал гарах юм бол шууд л над руу ярина. Яг гэвэл би одоо тамга дараад энэ хүнийг батлан дагаад явуулчих чинь. Энэ утгаараа бол ямар нэгэн одоо асуудал гарах юм бол шууд холбогддог. Тийм учраас бид нар ямар одоо байнгын холбоотой байждаг. Япончууд альва харьцах байгууллага хувь хүнийг маш сайн судалсны үндсэн дээр сонгон шалгаруулж итгэл хүлээлгдэг. Тийм учраас ирээдүйн гарц холбоо төрийн бус байгууллага ажилд ороход бэлэн болсон хүнээ авах компаниудтай уулзах, тэднээс ажлын байрны захиалга авах, Монгол хүнд хэр тохирох ажил вэ гэдгийг маш сайн судалдаг. Очиж биечлэн танилцаж, аль болох ажил олгогчийнхоо дуртай, сонирхож буй мэрэгжлийн дагуу ажилд зуучилчихъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ манай залуучууд ажил хийх юм чинь маш хурдан хугацаанд явчих юмсан гэсэн бодолтой байдаг. Энэ нь асуудал үүсгдэг ажээ. Тодорхой хэмжээний дүрм журамтай. Япон талууд бол бид нар мэдээж хэлний төвшинг өндөр тавьж байгаа. Болж игэл бид нартэй одоо хамтын одоо тэр дор хаяад энэ тоосхыг аваад нөгөө энд газар ингэж өргөө тэ өрөөдхөө гэдэг үгийг л одоо тэр хүн ойлгож явах юм бол би энэ хүнийг ажилд авъя гэсэн юм шаардлага тавьж байгаа юм л да. Та манайх бол одоо дадлагчаар явж байгаа хүмүүс бол 6 сарын сургалтанд суудаг. Ганцхан манай залуучууд болохоор энэ төвчээр бол ерөөсөй байхгүй. Хэрвээ бүртгүүлжлээ бол одоо бараг 1 сая төгрөг өгсөн юм чинь явж л таараа гэсэн байдлаар хандах. Аль болох нэг хурдан хугацаанд явах, болж игэл одоо нөгөө цайн хоолнд оруулж агаад дээгүр доогуур явчихсан гэсэн тийм ахархан бодолтой. Тэгээд нэг төрүүлээд нэг өөрийнх нь сүлд нь юм өмнө орсон одоо идэвхтэй байсан хүн явчлаа гэж бодоход л одоо хамаатан садангаа явуулчлаач гэдэг юм уу тий танил талаа явуулчлаач гэдэг юм уу тийм буруугаар одоо бодох хардах ийм асуудлууд бас гарна. Зарим нэг нь одоо нэг ангид одоо нэг тийм буруу ойлголттой хөөхд байлаа гэж бодоход бусдынхаа уруун татна. Одоо бусад газрууд дандаа явуулаад байна, эднийх удаад байна ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар одоо тийм сэтгэл санаа нь өөрчлөгдсөн, бухимдсан тийм хүмүүс их байна л да. Надаар өдөрт бол баг 20-30 гаруй хүн заримдаа уулзна. Заримдаа би чинь ингээд завгүй шухуу сууж идэг. Тэр нь сайхан сэтгэлтэй үнэхээр явуулъя, бодлогыг, миний ажлыг ойлгосон сайхан хүмүүс бол орж ирнэ. Зарим тохиолдолд бол одоо муу лойрчин байна гэж хүртэл хэлж байгаа хүмүүс орж ирнэ шүү дээ. Чи үнэн яриад байна, худлаа яриад байна уу? Явуулж байгаа мó үгүй юм уу? Танаах явуулаагүй байна ч гэдэг юм уу ийм байдлаар одоо буруу мэдээллийг авч хардсан улсууд бас их байна. За энийг бол Япон тал бол үнэхээр хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр чи өөрийнхөө төлөө хичээж чадаад үнэхээр одоо тэнд ажиллаж амьдралаа өөрчлөе гэсэн бодолтой одоо хинээч хүүхэд байсан авч явахыг л хичээнэ. Тэр хүүхдийг бол ямар нэгэн байдлаар одоо царай зүсэрэн ч гэдэг юм уу бие балдраар нь хизээж голохгүй. Японы нэг зам нь болохоор үнэхээр одоо зүтгэлтэй байгаа хүнийг л ажилд авахыг айгүй хүсдэг. Өнөөдөр манай залуучууд нөх хөдөлмөр гэдэг юмыг үндсэн утгаар нь ойлгохгүй байна л да. Жишээлбэл Японыг бол одоо их л өндөр хөгжилтэй орон очоод бараг зүгээр сууж агаад мөнгө авчдаг. Одоо бараг нэг коноптаар нь өхрийн пэрэнд байлаа гэж бодоход бараг автоматар амар нь одоо хоол хийчиндээ гэсэн ийм одоо сэтгүүгээр явж байгаа залуучууд чинь очоод нөгөө яг одоо гар ажиллагааны ажлууд дээр очихоор чинь бүр сэтгэл санаагаар ундаг ийм асуудууд бас гарна. Энийг бид нэр аль болох залуучуудаа ойлгуулах эхлээд энд нь сэтгэл санааг нь өөрчлөх тийм ээ ийм ажлуудыг бас давхар хийж байна. Япон улсад ажиллаж амьдрах сонирхолтой иргэдийг хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулсны дагуу хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, оёдол, барилга, мужаан зэрэг мэргэжлүүдээр 6 сарын хугацаанд дадлагжих сургалтанд хамруулж ажиллах хүч гаргадаг. Анхан шатны хилний бэлтгэлд хамрагдсан иргэд N5 гэсэн үнэлгээ авсан тохиолдолд заавал 6 сар хүлээлтгүйгээр Японы талаас тавьсан шаардлагад нийцэж байвал хугацаанаас өмнө явах боломжтой. Мөн японочууд Монголд ирж тус сургалтын төвийн залуустай танилцж биечлэн уулздаг.
Японд ямар чиглэлээр ажиллах гэж байна? Тэр чиглэлийн дагуу эхлээд Монголдо практик дээр дадлаг хийснээр тухайн дадлагчигч маань өөрт тохирсон ажлаа хийх сонголт гарч ирдгээрээ онцлогтой байдаг. Дадлагчаар явж байгаа хүүхдүүд 6 сарын сургалтанд суудаг. За энэ нь болохоор 1 сарын төлбөр нь 660 мянган төгрөгийн төлбөртэй. Үндсэндээ бол 1 сая төгрөг гэсэн үг. За энэ сургалтаар бол бид энэ хүүхдүүдийг тодорхой хэмжээний одоо 180 цагийн хичээл үзэж байгаа. 180 цагийн хичээл үзээд цаашдаа энэ хүмүүс одоо N5-ын тийм шалгалт өгдөг. Энэ одоо олон улсын хэмжээнд явагддаг шалгалтаа энэ 2 сард нэг удаа болдог. Энэ шалгалтыг өгүүлчихэд бол ерөнхийдөө энэ залуу маань өөрөө одоо ямар ч байсан өөрийгөө танилцуулаад ямар ч байсан одоо тэр ажлыг ойлгох чадвартай болж ийнэ гэж ойлгодог. Тэгээ энэ хэлбэрээр одоо хүүхдүүдийг авахыг хичээж байгаа юм. За манай сургалтын төв бол 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ хугацаанд тодорхой чиглэлүүдийн дагуу сургалтуудыг явуулж эхэлсэн. За жишээлбэл гадаадад бакалавр, доктор, магистрт суралцахад зориулагдсан хэлний бэлтгэл зориулагдсан 4 сарын хугацааны Японы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт. За мөн дадлагжигч болон хөдөлмөрийн гэрээгээр Японы улсад ажиллах гэж байгаа залуучд зориулсан N5 түвшний Японы хэлний сургалтууд явуулж ирсэн байгаа. Энэ сургалтуудтай хамтдаад бас Японы орны хууль эрх зүйтэй холбоотой хичээл, мөн соёл зан заншил, за мөн иргэний хамгаалалт, гамшиг ослоос сэргийлэх онцгой байдлын сургалтуудыг бас тусгаалan явуулж ирдгээрээ бас давуу талтай. Японы улсад цаашид суралцах сонирхолтой, за Японы хэлийг сонирхон судалж байгаа хүн болгоны өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Одоо Японоос улам л одоо хатуу болж байгаа учраас улам чанга болж байгаа учраас бас ийм шаардлага тавьсан. Тэр нь юу гэхээр үнэхээр ногооны талбай дээр ажиллаж байгаа бол энэ хүмүүс, энэ залуучууд ногооны чиглэлийн мэдэгдэхүүн байна уугүй юу те. Монголд нь ногооны талбай дээр ажиллах тийм дадлага хийлгийа. Жишээлбэл авц засвар дээр явж байгаа хүмүүс бол авц засварын чиглэлээр ямар нэгэн мэрэгжил одоо мэдлэг байна уугүй юу, ажиллаж ийсэн үү гэсэн ийм шаардлага тавьж байгаа учраас бид нар аж ахуй нэгж байгууллагатаас гэрээ хийж байна л да. Явж байгаа залуучуудыг 7 хоногийн тийм одоо дадлага хийлгүүлээд дадлага хийлгүүлсийн дараа мэрэгжлийн хүнээс нь одоо нөгөө тодорхой хэмжээний үнэлэмж авч байгаа. Тэр нь за ногоон дээр ажиллахад за энэ 6 залуу ажиллаа гэж бодоход за энэ залуу бол ногооны аллергитэй юм байна. Ногоон дээр бол ажиллаж чадахгүй нөхд гэсэн дүгнэлтийг энд нь бид нар авчина. Тэгэх юм бол энэ хүнийг би ногооны чиглэлээр энд одоо зуучлах шаардлага байхгүй шүү дээ. Бид нар бас ногоон дээр ажиллуулж үзлээ. Махны чиглэлээр, шулгааны чиглэлээр явж байгаа залуучуудыг одоо энэ цахуудаар явж одоо нэг шулгаа хийлгэж бас үзлээ. Тэгэхэд бас одоо би чадна гэсэн мөртлөө яг л одоо тэгэж хутгаа барьж чадахгүй, махан шулж чадахгүй хүүхдүүд бас гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр бид нар энд нь хүүхдүүдийнхээ зөв мэрэгжлийн сонгож явах юм бол Японд очиод нөгөө оргох, зайлах, ажилласаа шантрах ийм зүйл нь бас багасах юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энийг бол бид нар бас нэлээд туршлага болгож ажилдаа одоо оруулж байна. Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагууд их дуртай хүлээж авч байгаа. Яагаад гэвэл аж ахуй нэгж байгууллагуудад ямар нэгэн одоо зарлага гарахгүй, харин үн төлбөргүйгээр ажлыг хийж өгөх. Дээр нь хоол ундыг бол бид нар өөрсдөө гаргаад өгчөж байгаа. Энэ утгаараа бас манай залуучууд гэсэн би ногоон дор очиж чадна гэж утсан чи би чадахгүй байна гэдэг юмыг энд нь хийж байгаагаар илүү онцлогтой бас болж байгаа. Монголд бол яг одоогийн байдлаар ийм гадаад руу зуршуулдаг ойролцоогоор 34 лөө 35 сургалтын төв байдгийг. Түүнээс хамгийн дээд 3 жагсдаг нь манай ирээдүйн гарсан байгаа. Тийм учраас ер нь найдвартай богино хугацаанд ямар ч юм асуудалгүй өндөр түвшний тийм ер нь л давгүй ажлын байр зуршуулна л гэж сонгосон байгаа. Хай. За, дайжоо вэ дэска? Хай, дайжоо вэ. Хай. За, манай хүүхдүүд ямар хөө байна? Өнөөдөр Японы хэлний хичээл ороод Японоор ярихад ямар хөө байна? Чөлөөтэй ярих боломжууд бас та нарт байгаа үстэй. Одоо ингээд Японд руу яваад ажиллах гэж байгаа хүүхдүүд ямар санагдаж байна? Ойлгож байна тий? За, өнөөдрийн байдлаар бол дөнгөж саяхан одоо Японоос ирсэн манай багш байж байна. Энэ хүн маань бол бас тий одоо манай хүүхдүүдэд ярианы хичээл орохоор ирсэн байж байгаа. Энэ дээр сууж байгаа оюутнууд маань бол ерөнхийдөө Японд руу явах ажил нь тодорхой болчихсон. Эхлээд одоо эхнээсээ одоо явахаар зэгж байгаа. Зарим нь бол одоо ихэнх нөгөө шар хуудас гэдэг байдаг тий урилга хүлээгээд байж байгаа залуучууд.
Үндсэндээ бол 180 цагийнхаа хичээлийг үзсэн. Одоо бол яриа одоо яаж одоо Японуудтай чөлөөтэй харьцах уу гэдэг юм байна. Одоо ярих энэ ажил хичээлийн хороод байж байгаа хүүхдүүд. Ер нь бол 160 цагийн хичээлийг үзэх, 180 цагийн хичээлийг үзэж байгаа залуучууд бол өдөр болгон хичээлтэй байдаг. Тэгээд тэр залуучууд нь бол нөгөө N5-ын шалгалтыг өгөөд дараагийн ажил руу ордог. Гол нь бол бид нэр бүртгэлтэй байгаа залуучуудаа үнэхээр хүсэлтэй байгаад явахыг хүсэж байгаа залуучуудыг ямар нэгэн байдлаар тодорхой хугацааны дараагаар явуулахыг л хичээж байгаа. Одоогийн байдлаар бол бид нэр хүүхдүүд бол нөгөө нэмж одоо хүүхдүүдээс аваагүй. Миний байж байгаагаар бол одоо манай дээр чинь 30 гаруй хүүхдүүд явчлаа. Дараа нь цаана дахиад 30 гаруй хүүхдүүд надад хүлээгээ байж байгаа. Тэгэхээр энэ 30 хүүхдүүдээ би дараагийн удаа явуулж ийж тэгээд тэрний дараагаар захиалга авч ийж дараагийн хүүхдээ авна гэсэн ийм бодлоготой ажил явуулж байгаа. Хөдөлмөрийн гэрээр явж байгаа манай 3 залуугийн тийзэн одоо би авчаад ингээ өгч чинь. Тэгэхээр мэдээж одоо явах гэж байгаа 3 залуудаа мэдээж манай үлдчихэж байгаа залуучууд нь араас нь явах гэж байгаа учраас бас мэдээж баяр хүрч тараа мэдээж зарим нэг нь гаргаж өгөх бах. Түр төшөө. За мэдээж энэ тийзэн өглөө энэ бол 3 жилийн хугацаанд Монголд эргэж ирэхгүйгээр ажиллах нь байна. Тэгэхээр сайн ажиллаарай гэж хүсье. Би гаргаж өгнө. Ууганбат. За манай Ууганбат маш их удаан хугацаанд хүлээсэн. Энэ ажлаар л явахыг хүсэж ирсэн байлгүй. За баяр хүргэе. Сайн ажиллаарай. Цэнгэн байна. За Цэнгэн баяртай мөн амжилт хүсье. За баярлалаа. Японд руу явуулдаг ийм байгууллагууд бол зөндөл сонсогддог л та байдаг. Тэгээ яг би өөрөө урд нь бас телевизэд ажиллаж байсан юм л дээ. Тэгээд мэрэгчлээ нэгт дээшлүүлэх, хоёрт одоо хэл сурах, тэгээ гуравт одоо газар орон үзэх гэдэг юм иймэрхүү маягаар одоо Япон явъя гэж бодоод зориод тэгээ хайс нийцэд энэ сургалтынхаа төвийг олоод тэгээ одоо энд 4 сар 5 сар орчим Япон хэл сурлаа. Тэгээд сурах хугацаанд нэлээд хичээж сурлаа. Тэгээд үүнийхээ үр дүнд одоо ингээд ажиллаж явж байна гэж ойлгож байна. Анхнаас нь тууштай. Тэгээд хичээл хилээ сайн үзээд ер нь яг тууштай л байвал тэгээд юм бүтдэг, зорьсон юм бүтдэг. Тийм л юм хэлээ. Тэгээд энд сурж байгаа одоо явна гэж бодож байгаа бүх хүмүүс явтлал тууштай байгаарай л гэж байна. Арлын Япон улсад ажиллах боловсон хүчин гаргана гэдэг хүссэн хүн бүхний хийгээд байх ажил биш ажээ. Хүн харахад боломжийн байнга наас цаашаа яваад мөнгө олоод байдаг гэж ихэнх хүмүүс ойлгодог. Нэг хүнийг гадагш нь ажил зуучилж өгөхөд ард нь 4-5 хүний амьдрал ахуй сайжирч энэ хэрээр хариуцсан байгууллагын хариуцлага өндөрсөж байдаг. Ирээдүйн гарц холбоо төрийн бас байгууллагыг зориод ирсэн ажиллаж хөдөлмөрлөх хүсэлтэй хэн бүхний итгэлийг алдахгүй олон жил тогтвор сууршилтай ажилласныг нь үнэлж Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим бичил бизнесийн зөвлөл гар урлалын зөвлөлийн удирдамж үндэсний номын сангийн эрдмийн их өргөө өргөмжлөл Баянзүрх дүүргийн Ахмадд ээлтэй байгууллага Монгол улсын ерөнхийлөгчийн өргөмжлөл нийслэлийн засаг даргын тамгын газрын батламж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны батламж соёл урлагийн газрын өргөмжлөл иргэдэд ээлтэй байгууллага Сүхбаатар дүүргийн Ахмадд ээлтэй байгууллага өргөмжлөл гэх мэт шагналуудаар шагнаж байсан. Хүн хүний амьдралыг бий болгох байтугай өөрийнхийгөөч засаж авахд хэцүү болсон энэ цаг үед бусдын төлөө хөдөлмөрлөн тодорхой үр дүнд хүрч яваа. Ирээдүйн гарц холбоо төрийн бус байгууллагын хамт олонний ажил үйлсэд амжилт хүсье. Одоо ингээд ямар ч байсан Япон орныг зорж байна да. Хотны эрүүл их байж тийм ээ. Ажил үйлсээ сайн бүтэмжтэй хийгээд ол замагтай ирээрээ эрүүл байгаарай л гэж хэлье. 6 сар орчим хэлний сургалтандаа суугаад тэгээд ажлын саналаа хүлээгээд одоо явах гал байж энэ. За энэ сургалтын төвд миний хөөс 6 сар суугаад одоо ингээд Япон улсыг зарах чад маш их баяртай. Нэгэд тэр хүний нутагт очиад
явсан хүүхдүүдтэйгээ хамт ингээ эвтэй найртай их юмыг сорж мэдээд ирнэ гэдэгт итгэлтэй байл байж байна. Жидээ хандаж юу гэж хэлэх вэ? За сайн сууж байгаарай гэж ингээ холбоотой байх учраас гайгүй хөө. ほんの小さな出来事に愛は傷ついて君は部屋を取り出した真冬の空の下に編みかけていた手袋と洗いかけの洗濯物シャボンの泡が揺れていた君の香りが揺れてた 4 сард Японд буцлаа. 雪のよう